Буддизм буюу Бурхны шашин. Христийн тооллын өмнөх 5 дугаар зуунд үүссэн гэж үздэг. Буддын шашин нь Азиад үүсэн дэлгэрч дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж ирлээ. Энэхүү шашныг үндэслэгч нь Сиддхартха Гаутама юм. Түүхт бие хүн байсан бөгөөд эртний энтхэг орны умарцугт орших Шагж вангийн мэдлийн нутаг буюу одоогийн Балбын Люмбинид хаан болон мэндэлсэн гэж эртний түүх шашнарт тэмдэглэсэн байдаг. Тэрээр 29 нас хүртэл хааны ордонд амьдран эхнэр хөвгтэй болсон хойноо амьдралыг судлах зорилго тавьсан гэдэг. Ийхүү ордноос гарч 6 жил ууланд суун Даянхийн гэгэрч хотогтын дүрийг олон хотогтын 4 үнний сургаалаан айлсан нь Буддын гүн ухааны үндэс улсын юм. Ийхүү Буддын гүн ухаан нь дэлхийн анх дахь гүн ухаан гэж зүй ёсоор тооцогддог бөгөөд философийн олон урсгалын үндэс улсын гэж үздэг. Өнөө үед Буддын шашин болон түүний гүн ухааны онолыг Аз тивийн олон хорон тухайлбал Энэтхэг, Балб, Хятад, Бутан, Шри-Ланка, Бирм, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Сингапур, Монгол, Япон, Солонгос зэрэг орны ард түмэн даган биширдгээс гадна сүүлийн жилүүдэд өрөндийн орнуудад тухайлбал Америкийн нэгдсэн улс, Их Британи, Франц, Итали, Голланд зэрэг орнуудад Буддын гүн ухаан судлал идэвхтэй явагдан сонирхчдын тооч нэмэгдсээр байгаа юм. Буддын шашин Монголын газар нутагт анх Их Ян гүрэн мөхөнд ороод зэрэгцэн 1182-оос 2270 онуудад дэлгэрэх үндэс суурь нь тавигдсан байдаг. Үндэс суурь тавигдах болсон гол хөшүүрэг нь тухайн үеийн нэрт эрдэмтэд болох Саж бандид гунгаажилсан Цоожи Одсэр Дарамбол Содном галсан нар их монгол хэлний бурхны сургаалын гүн ухааны зохиолуудыг орчуулан хөрвүүлсэн байдаг. Нэрт орчуулагч Сэсрүүсэнг Буддын сургаал Алтан гэрэл хэмээх судрыг 1328 онд орчуулсан бол 14 дугаар зууны сүүл гэхэд Будон Ринчин Дэндүү гэдэг хүн алдарт Данжуурыг бүрэн ихээр нь цуглуулан Монголд орж ирсэн бөгөөд Дэгдэн хааны үе буюу 1592-оос 1636 оны хооронд бүрэн орчуулж дууссан байна. Ингэснээр Буддын шашны шар малгайтны буюу их хөлөгний урсгалыг Монгол үндэстнүүдэд таниулах ухтуур нөхцөл бүрдэн дэлгэрсэн байна. 17 дугаар зууны үед амьдарч байсан Монголын Сүм Памб ишвэлжирийн Багсам Чонсон хэмээх бүтээл мөн Заваа Дэмдэн гавжийн Алтан дэвтэр хэмээх алдарт судруудад бичснээр бол Няран улсын үед Буддын шашны төрийн шашин байсан гэх таамаг байдаг ч Буддын шашин төвдийн шарын усал хэлбэрээр олон нийтэд түгэн дэлгэрсэн байна. Түшээд хаан Гом дөржийн хүү Зануузрыг дарамтын анх дугаар хувилгаан гэж зарлаж Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилсөн үеэс ихэд түгэн дэлгэрчээ. Монголын Алтан хаан 1578 онд төвдийн шарын шашны тэргүүн сонон гисод 3 дугаар Далай лам цолыг хайрлсан байна. Энэхүү нэр нь Далай мэт өргөн оюун ухааныг бэлэгдсэн юм. Үүнээс хойш шарын шашны тэргүүнийг Далай лам гэж нэрийдэх болсон. Далай лам Данзан жамцсан 1935 оны 7 дугаар сарын 6-нд төвдийн зүүн хойно орших Тагцрийн Лохома Дондуп хэмээх тосгонд малчин тариачин айлын гэрүүлд төрсөн байна. Түүнийг 2 настай байхад нь төвдийн лам нар илрүүлсэн гэдэг. 2 настай байхад нь түүнийг Данзан жамц хэмээн дахин нэрлэж 13 дугаар Далай ламын хойд дөрөв мөн эсхийг шалгахтал бүх зүйл нь таарсан байна. Ингээд 2 жилийн дараа түүнийг 4 настай болоход нь сэнтийдэн залж сүсэгтэн олонд зарласан. Түүний нэрийг төвдөр Тэнзэн Гисо гэх бөгөөд ард түмний оюун санааны удирдагч энэрл нэгүүлслийн бурхан гэсэн утгатай. Далай лам төвдийн Лахас хотод байдаг 1000 жилийн настай
Ботоолоо ордонд өсөж том болсон бөгөөд 1959 оноос хойш Хятадын армийн шагаалтаар нутгаасаа дайжин Энэтхэг улсад амьдрах болсон юм. Одоо ч Энэтхэг улсад аж төрж байна. Хятадын нэрт өдөрдөгч Мао Цзэдунтай ойр харилцаатай байсан ч өнөөгийн удирдагч нартай бол ямар харилцаатай байгаа нь хэдэн хоногийн өмнө Монгол улсад хийсэн айлчлалын үеэс тодорогдно. Далай лам Данзан Жамц 1989 онд Инх тайвны Нобелийн шагнал хүртсэн. Түүнд хүчирхийллийн бус аргаар төвдийг Хятадаас чөлөөлөхин тулд хийсэн олон ажлуудыг нь үнэлэн энэхүү нэр хүнтэй шагналыг олгосон гэдэг. Гэхдээ тэр одоо ч гэсэн өөрийн эх орныхоо тусгаар тогтнолыг тунхаглаж чадаагүй л байна. 2016 оны 11 дугаар сард дээрхийн гигантэн дэлхийн буддын шашны тэргүүн 14 дугаар Далай лам Монгол улсад айлчиж сүсэгтэн олон түмэндээ сургаал номоо айлдсан. Түүний 81 наснда 9 дахь удаагийн хийсэн энэ удаагийн айлчлал урд урдынхаас илүү дуйлан шуугантай байлаа. Гэхдээ тэр тодорхойлтон ямар ч улс төрийн агуулга байхгүй цэвэр бурхан шашны айлчлал хэмээсэн юм. Айлчлал үндсэн 4 хэсгээс бүрдсэн. Үүнийхээ хүрээнд Монголын мянган оюутан залуусын төлөөлөлтөй ёс суртахуун ба 21 дугаар зууны бурхны шашин сэдвээр уулзалт хийж ном сургаалan айлдлаа. Эх орон телевиз авралын шүхэр нэвтрүүлгээрэн Далай багшийн оюутан залуус айлдсан сургаалыг онцлон хүргэе. Миний хувьд 3 үүрэг хариуцлагыг хүлээж авдаг. Нэгдүгээр бол миний үүрэг хариуцлага юу хэмээвээс дэлхийн дахинд инх тайвныг тогтоох ийм үйлсийг үргэлж дэмжиж өгөөд ажиллагаа явуулдаг. Энэ инх тайван амар амгалан гэдэг маань хаанаас гардаг вэ гэхээр дотоод сэтгэлийн амар амгаланаас гардаг. Эрүүл оюун ухаан амар амгалантай сэтгэлээс гардаг. Эрүүл оюун ухаантай бусдыг амар амгалангийн сэтгэлээс мөн эрүүл биетэй бол байдаг. Тэгэхээр энэ бол эрүүл оюун ухаантай байхад зайлшгүй одоо шашин шүлэх бол зайлшгүй хамаатай биш юм аа. Жишээлбэл нэг гэр бүл дотроо үргэж эв түнжингүй хэрэлдэж маргалддаг байх юм бол тэр гэрүүлийг амар амгалангүй байдаг. Тэр гэр бүлийн гишүүднийг бие биенийгээ хүндэтгсэн харилсан сэтгэлтэй байх юм бол тухайн гэр бүл их сайхан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ жишээн дээр үзэхэд бол дотоод амар амгалан бусдыг хүндлэн гэдэг маань хичнээн чухал гэдэг нь харагдаж байна. Өдөр болгон амьдрал дээр харагдаж байна шүү. Тэгэхээр зайлшгүй одоо шашин шүтэх бол шаардлагагүй маа. Сэтгэлийн амар амгалантай байна гэдэг чинь их чухал зүйлээ гэдэг шинжлэх ухаан тогтоож байна. Би 30 жил гаруй одоо орчин үеийн шинжлэх ухааны хүмүүстэй хамтран ажиллагаад бол шинжлэх ухааны зүгээс ч гэсэн дотоод сэтгэлийн амар амгалан гэдэг их чухал юм аа гэдгийг ингээ батлан хэлж байгаамаа. Хүнд бол одоо бусдыг инэрэн хайлах сэтгэл гэдэг бол их чухал. Иргэний ёс зүй гэдэг маань энэ бусдыг хүндлэн хайрлах өөрийн дотоод сэтгэлийн амгалан бол бас иргэний ёс зүй гэж хэлж байна. Шашин шүтгүй хүмүүсийг ч гэсэн хүндэтгэн гэдэг маань энэ иргэний ёс зүй юм аа. Энэ ертөнцийн 7 тэрбум хүн байна. Тэдний 1 тэрбум нь болохоор шашин шүтгүй хүмүүс байгаа. Энэ хүмүүс ч гэсэн энэ дотоод сэтгэлийн амар амгалан гэдэг чинь чухал шүү дээ гэдгийг бид нэр тэр хүмүүст одоо ойлгуулж ухааруулах нь зүйтэй. За энэ secular буюу иргэний гэсэн үгийн нэр томьёон дээр хэд хэдэн утга ондоо тийм тайлбарууд байдаг. Нэг барууны зарим тайлбараар үзэх юм бол иргэний гэдэг утга нь юу гэж ойлгодог вэ гэхээр шашныг шүтгэхгүй байх гэсэн ийм ойлголт явагддаг. Энэ нь болохоор мөн чухамдаа бас atheism буюу одоо atheist буюу шашин шүтгэхгүй байх гэсэн энэ ойлголтыг дагуулж байдаг. Тийм учраас би ерөнхийдөө ямар нэг томьёог хэрэглэдэг вэ гэхээр universal буюу нийт ертөнц дэлхийд дахны гэсэн энэ нэг томьёог хэрэглэдэг. Universal value. Kasi time always цаг хугацаа үргэлж өөрсдөө хуцаж өөрсдөгдөж байдаг. Өнгөрсөн цагийг энэ ч өөрчилж чадахгүй. Харин ирээдүйг бид нэр бүтээж чадна. Ирээдүй гэдэг маань өнөөдрөөс хамаардаг. Өнөөдөр бидний үйлдэж байгаа үйлээс ирээдүй маань хамаардаг юм аа. Тэгэхээр бид нэр 20 дугаар зуун бол одоо ингээд өнгөрцөн. Хинч одоо 20 дугаар зуунд болсон үйл явдлыг эргээгээд аваад ирчих чадахгүй, өөрчилж чадахгүй. 21 дугаар зуун одоо эхэлж байна. 21 дугаар зуунд харин бид нэр өнөөдөр
одоо энэ мөчид бид нэр 21-р зууны ямар зуун болох вэ гэдэг талаар бид нар өөрсдөө өөрөд хариуцлагыг бид хүлээх ёстой юм аа. Бид нэр энэ ертөнцийн дэлхийг өөрсдөлтийг авчрах хэрэгтэй. Би яагаад өөрсдөлт гэдгийг хэлээд байгаа юм бэ гэхээр өөрсдөлт гэдэг маань бид нэр 20-р зуунаас илүүтэй 21-р зуун гэдэг их хамгаалалттай зууныг бий болох өөрчлөлтийг бид нар авчрах ёстой юм аа. Өнөөдөр бид нар энд сууж байхад олон хүмүүс амар амгалантай 50 сайхан сууж байна. Бид Арабын орнуудад, Африкийн орнуудад хүмүүсийн алтан ам өргөдөж байна. Энэ алтан ам яагаад өргөдөж байна гэхээр хүн хүнийгээ хүнээж байна. Урд нь аратан амтан, арслан, баар, заан тэргүүтэн амтд, махчин амтд одоо хүнийг хүнээдэг. Бидүүгээ хүн хүнээдэг хүнөөж байгаа ийм одоо сэтгэл ганцрам одоо ийм зүйл биднээ тохиолдож байна. Тэгээд энэ 20-р зуунд бол 200 сая хүн одоо ингэж амар өрцсөн ийм их хэрцгий зуун болсон. Тэгээд ийм их хэрцгий, энэ их дайн дажин одоо юу гэж бас ийм зүйл маань одоо зөвхөн зүйл болсон юм аа гэдгийг зарим хүмүүс одоо бид нар ингээд амар амгалан тавьсан байгаа чинь энэс энэ одоо энэ дайн тулаанаас болсон штэ гэж хэлж байгаа бол би бол тэгж үзэхгүй байна. Тэгээд энэ 21-р зуунд одоо ингээд дайн тулаан болоод байна. Тэгэхээр энэ юунаас болж байна гэхээр альва нэгэн бие биенийгээ хүлээн зөвшөөрөхгүй, бие биенийхээ эсрэг санал зөрөлдөөн гарангуут шууд л одоо яг үгээр хүчээр шийдэх одоо ийм хандлагатай байна. Энэ бол оюун бидний 20-р зуунаас уламжилж ирсэн алив зөрчил маргааныг хүчээр шийдэх энэ буруу арга зам бидэрт одоо хүртэл явсаар байна. Энийг би юу гэж хэлж байгаа нөгөө сэтгэлгээний хуучин сэтгэлгээ гэж хэлдэг юм аа. Хуучин сэтгэлгээ. Энэ хуучин сэтгэлгээг би юу гэж хэлж байгаа юм бэ? 21-р зуунд энэ хуучин сэтгэлгээ буюу маргаан зөрчилдөөнийг хүчээр шийдэн гэдэг маань одоо бодиттой, реалистик одоо бодиттой энэ арга хэмжээ биш юм аа. 21-р зуун гэдэг нь өөрчлөгдөж байхад бид нар 21-р зууны өөрчлөгдсөн тэр нөхцөл байдлыг тохирсон арга хэмжээ авахаас биш 20-р зуунд үеийн өнгөрөөсөн хүч хэрэглэх арга замаар асуудлыг шийдэж болохгүй маа. Тэгэхээр хүн төрлөختөн гэдэг маань одоо бид нар хуучин нийгэм өөрийгөө болгоод байдаг байсан бол одоогийн нийгэм таны үйлдэлээс бусдын амар амгалан, бусдын зовлон хамаарахаар ийм ертөнцид бид амьдарч байна. Энэ ертөнцид 7 тэрбум хүн амьдарч байна. Тэдний нэг нь та бол энэ 7 тэрбумын нэг хэсэг хүн гэдэг амьтан бол өөрөө нийгмийн амьтан. Тийм учраас таны амар амгалан бусдаас хамаардаг, бусдын амар амгалан танаас хамаардаг ийм цаг үе ирчээд байна. Тэгэхээр энэ 21-р зуун гэдэг 21-р зуун маань болохоор нийгмийн байдал, нийт хүн төрөлхтөн гэдэг энэ ухаарлыг бид нар өөрсдөө ухаарч нийт хүн төрөлхтний амар амгалан зөвхөн биднээс хамаарна шүү гэдгийг ухаарч энэ талаар бид нар өөрсдөө бие хийсэлтийн одоо үйлээ хийх хэрэгтэй байна. Тэгэхээр бусдыг 21-р зуун гэдэг маань бусдыг инэрэн хайрлах, бусдыг надаас одоо бусад хамаарна шүү гэдгийг ойлгох одоо энэ 90 зуун юм аа. Миний үе бол 20-р зуун. Та нарын үе бол 21-р зуун. Тэгэхээр 21-р зууны иргэд та бүхэн өөрсдөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Энэ хичээл зүтгэл юуны төлөө нэгэр 21-р зууныг 20-р зуунаас илүүтэй амар амгалан сайн сайхан ийм нийгмийг бүтээхэд та бүхэн хичээл зүтгэлээ гаргах хэрэгтэй. According to religion, either heaven or hell. Now this бидний өнөөдрийн сэдэв маань болохоор нийт хүн төрөлхтний үнцэн нийт хүн төрөлхтнийг нэгэн одоо бүхэл бүтлээр нийт хүн төрөлхтнийг харах гэсэн одоо юм сэдвтэй байгаа. Тэр нийт хүн төрөлхтнийг бид нар яаж одоо сайн сайхан тэр амар амгалан харах ёстой юм бэ? Нийт хүн төрөлхтөн бие биендээ хэрхэн одоо сайн сайхан хандах ёстой юм бэ гэдгийг ямар арга замаар явуулах вэ гэхээр боловсруулаар дамжуулах явуулах зүйл байна. Тэгээ боловсрол гэдэг маань талаар бид нар ярихад өнөөдрийн бидний ярьдаг боловсрол буюу орчин үеийн боловсрол гэдэг маань болохоор юу вэ гэхээр энэ бол
200 жил одоо энэ орчин үеийн боловсрол гэдэг маань явж байна. Тэгэхээр энэ боловсролын гол зүйл нь өгөхөөр орчин үеийн одоо бидний одоо хийж чиглэж байгаа техник технологийн дэвшил, материалын дэвшлийг, материалын одоо эд ахуйн дэвшлийг одоо авчрахад голчлон анхаарч иржээ. Дотоод сэтгэлийн одоо тэр боловсролыг хараахан анхаарч ирсэн байна. Энэ дотоод сэтгэлийн амар амгалан дотоод сэтгэлийн боловсролыг хэн олгож ирсэн байна гэхээр шашин буюу одоо сүмхий олгож ирсэн байна. Тэгэхээр одоо бид нар харж байна Америкийн нэгдсэн улс, Европ, за Япон, за мөн Хятад гэх зэрэг улсуудад эдийн засгийн хөгжил, материалын хөгжил их хөгжсөн байна. Үүнээс гадна бид нар дотоод хөгжлийг харах орхигдуулсан учраас энэ үнэхээр боловсролтой байна гэдэг маань, боловсролын систем маань үнэхээр сайн байна гэдэг маань энэ ад жаргалтай хүмүүн, ад жаргалтай гэр бүлийг тогтоож чадна гэсэн ийм баталгаа биш юм аа. Тийм учраас бид нар орчин үеийн энэ боловсролын систем, хүн хүнээ хайрлах, хүн хүнээ инэрх энэ дотоод сэтгэлийн боловсролыг олох нь зүйтэй. Үүнийг олохын тулд зүгээр бид нар ингэ сурчлах бус шинжлэх ухааны үүднээс эн чинь үнэхээр хэрэгтэй юм уу, нийгэмд хэрэгтэй юм уу гэдгийг шинжлэх ухааны үүднээс батлан гаргах нь зүйтэй. Ийм учраас шинжлэх ухааны боловсролын байгууллагын хүмүүс мөн одоо нийгмийн ажилтнуудтай бид нар хамтран дотоод сэтгэлийн боловсролын талаар, дотоод сэтгэлийн амар амгалангийн талаар бид нар хичээлийн хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ хичээлийн хөтөлбөр маань болохоор шинжлэх ухааны үндслэлтэй, түүнээс гадна одоо хүн бүгдийн шинжлэх ухаан гэлтгүүгээр жирийн хүнч гэсэн үнчин нэрээ үнэхээр хэрэгтэй юм шүү гэж бодож сэтгэх. Тэр бодлого оюун ухаан мөн одоо үнэхээр нэрээ ийм байдаг шүү дээ гэсэн амьдралын туршилтаар үндэссэн ийм боловсролын хөтөлбөрийг бид нар боловсруулж байна. Энэ хөтөлбөр маань тун удахгүй бэлэн болно. Америкийн нэгдсэн улс энтэг зэрэг орнуудад энэ хөтөлбөр маань одоо хэрэгжиж эхэлнэ. Энэ хөтөлбөрийг Монгол руу явуулах хэрэгтэй байна. Тэгэхээр Монголд одоо боловсролын системийг, боловсролын хөтөлбөрийг баталдаг, түүнийг боловсруулдаг энэ хүмүүс энэ дотоод сэтгэлийн амар амгалан, дотоод сэтгэлийн боловсролыг ярилцаж, хэлэлцэж, үүнийг боловсролын системд тогтцоонд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Тэгэхээр энэ хөтөлбөр хэрэгжсэний үр дүн нь харин тэр дордноо гарахгүй мэдээж боловч 4-5 жилийн дотор энэ хөтөлбөрийн үр дүн бол харагдана. Америкийн нэгдсэн улс зарим хотууд одоо нэрээ юу гэж нэрлэж байна гэхээр энер нэгүүлсэнгүй хот, асралын хот гэх мэтээр одоо ингэж нэрлэж байна. Нэрлсэн байна. Тэгэхээр энэ хотууд яагаад ингэж хотынхоо нэрийг ингэж нэрлэх болов гэхээр энэ хотод буй сургуулиудад энэ дотоод боловсрол, дотоод сэтгэлийн боловсролыг одоо заасан учраас энэ хүмүүс маань шинжлэх ухааны үүднээс одоо судалгааны үр дүн гэсэн харахад энэ хотод амьдарч байгаа хүмүүс маань илүүтэй амар амгалантай, илүүтэй бие биендээ тусалдаг ийм хүмүүс болсон байна. За мөн Канадаар жишээ авъя. Хойд Америкийн Канада улсын жишээлбэл British Columbia гэх. British Columbia-д болохоор энэ ёс суртахууны хичээл, ёс суртахууны боловсрол олох нь зайлшгүй хичээлийн хөтөлбөрт одоо юм багтсан байна. Тийм учраас яг үгээр энэ идэвхтэй бидний боловсролын тогтолцоон, дотоод сэтгэлийн боловсрол, дотоод сэтгэлээ хөгжүүлэх, түүнийг амар амгалан байлгах, бусдыг энэг нэгүүлсэх энэ хөтөлбөрийг оруулах нь их чухал. За одоо Бурхны шашны талаас ярихад Бурхны шашин хамгийн чухал зүйл, сургаалын хамгийн чухал зүйл гэхээр бусдыг энэр нэгүүлсэх хайрсаг гэх юм аа. Бид нэр Бурхны шашинд өдөр болгон хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгаандуугаар төгөлдөр байгуултгай гэж ингэж бид нэр үргэлж номоо уншдаг, ерөөл тавьдаг, залбирдаг. Тэр энэ хамаг амтан гэдэгт бол бүх амтад орж байгаа юм. Хамаг амтан бүх амтад орж байна. Хэрвээ үнэхээр бид нар хамаг амтан
амгалан хийгээд амгалангийн шалтгаан дугаа төгөлдөр болохгүй гэж бид нар үнэхээр чин зүрхнээсээ сэтгэлээсээ ингэж өрөөж явах юм бол энэ өрөөлөө биелүүл энэ залбирлаа биелүүлэхийн тулд та яах вэ гэхээр та зүгээр өрөөг залбирах биш өөрөө үйл ажил хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ ертөнц гэдэг маань хэмжээ хязгааргүй. Энэ хэмжээ хязгааргүй ертөнцийг бид нар тааж мэдэхгүй учраас бидний хэдийгээр бидний залбирал тэдэнд хүрчихсэн. Үүний төлөө бид нар юу хийх вэ гэдэг маань хараахан тодорхой биш. Бид нар хэний төлөө энэ өрөөлөө биелүүлж чадах юм бэ гэхээр бидний амьдарч буй энэ дэлхийн ертөнцийн амьдарч буй хамаг амьтны төлөө бид нар амгалан байх тэр шалтгааныг бид нар хийж чадах юм аа. Адгуусан амьтан шувуу загас тэргүүтэн адгуусан амьтан бол нэгдүгээр оюуны хувьд хүмүүнийг бол арай бага мөн түүнээс гадна бид нар тэдний хэлийг мэдэхгүй учраас энэ амьтдыг бид нар хайрж инэрлэхээс гадна илүү хайрж инэрлэх болохоос бус энэ хүмүүстэй энэ адгуус амьттай харьцах бас хэцүү. Тэгэхээр бид нар хинтээ илүү харьцаж хинтээ илүү бид нар инэрл нэгүүлсэн бүх илүү түгэж чаддаг байгаад хүмүүстэй. Тэгэхээр хүмүүс гэдэг маань энэ ертөнцид 7 тэрбум хүмүүс байна. Тэгэхээр энэ 7 тэрбум хүмүүс шууд болон шууд бусаар бид бүхэн бүгдээрээ энэ хүмүүн төрлөختөн яаж амар амгалантай байх вэ гэдэг талаар зүгээр залбирах биш харин бид нар үйл ажил үйлдэл хөдөлгөөнөө хийх хэрэгтэй. Энэ 7 тэрбум хүмүүс маань бүгд өөр өөрийн шүтлэг бишэлтэй өөр өөрийн соёл заншилтай. 7 тэрбум бүгдээрээ бурхны шашинтай болно гэвэл энэ бүтшгүй энэ бол болохгүй одоо юм зүйл юм аа. Харин түүний оронд бид нар 7 тэрбум хүн гэдэг нь бүгд өөр өөрсдийн соёл заншил шашинтай. Харин энэ 7 тэрбум хүн бүгдээрээ амар амгалан өссөн. Тэгэхээр энэ амар амгалан сайн сайхан бүгдийг бид бүгдээрээ 7 тэрбумууд зохицох энэ үүсэл та бүхэн залбирах бус харин үйл хөдлөлтөө хийх хэрэгтэй. Хийх биш одоо ярих биш одоо хийх хэрэгтэй. Бусдаа туслах, бусдын төлөө зүтгэх, бусдад үйлчлэх энэ үйлийг та бүхэн эдгүүгээс энэ дөрөв хийх зүйтэй байна. Бурхан Будда хэрэгцээ одоо борилж ирэх юм бол бидний одоо энэ ярьж байгаа бусдаа хайрлын үүсэл иргэний ёс зүйл үнэхээр одоо талархан сайшаа үүнийг ч гэсэн сурах байсан бозэ гэж би бодож байна. Яагаад вэ гэхээр хүмүүний сэтгэл гэдэг маань бүгд өөр өөр байдаг. Тийм ч учраас өөр зан үйл өөр соёл шашин байдаг шүү дээ. Бурхан Буддагаар авч үзсэн ч гэсэн Бурхан Будда өөрөө олон хүн ухааны номлыг номлосон байдаг. Энэ номлууд нь болохоор бас хүн ухааныхаа хувьд, философийн хувьд бол хоорондоо харшилдах ийм сургаалууд байдаг. Тэгэхээр та бүхэн асуух бах, яагаад Бурхан Будда бие биентэйгээ харшилдах ийм сургаал намыг хүн ухааны одоо энэ номлыг номцсон бэ гэж хэлэх юм бол энэ бусдад өөрийнх нь Бурхан Будда өөрөө сэтгэл нь Бурхан Буддаанд таалан тодорхой биш байсан. Нэг зүйлийг айлтчаад нөгөө зүйлийг бас тэрнтэйгээ харшилдах зүйлийг айлтчих юм уу? Ис бөгөөс шамрын дунд толгойг нь эргүүлэх ийм сургаалыг айлтчих юм бол аль аль нь биш юм аа. Яагаад гэвэл тэр Бурхан Багшийн шамнар өөрсдийн оюуны чадамжтай өөрсдийн оюуны ялгаатай учраас Бурхан Будда тухайд нь зориулсан сургаал номлол хүн ухааны номлолыг одоо номсон байт юм аа. Яг үүнтэй адилхан бид нар бүгд буддийн шашинтай болохгүй учраас нийт хүн төрлөختөн бие биенийг хайрлах энэ нийтийн хүн ухаан, нийтийн боловсролыг одоо бид нар хүмүүс түгээхийн зүйтэй. Тэгэхээр энэ түгээх үйлийг бид нар хийнэ гэхэд та юу хийж чадах вэ гэсэн юм. Та энд юу хийж чадах вэ? Эдний эндэгт бол оюун санааны мэдлэг мөн үүнээс гадна эмоц, сэтгэлийн хөдөлгөөний талаарх одоо мэдлэг бол маш гүнзгий авгай дэлгэрэнгүй байсан. Харин одоо эндэгүүд маань энэ уламжлалаа нэг их
хоод үзэхгүй анхаарахгүй харин энэ уламжлалыг бид нар төвлөрд аваад үлдсэн байна. Мөн монголчууд гэсэн энэ сэтгэлээ яаж хөгжүүлэх, сэтгэлээ амар амгалан байх мэдлэг бол монголчууд гэсэн байгаа. Тэм учраас энэ сэтгэлийн ухааныг та бүхэн өөрсдөө суралцж түүнийг түгээх зүйтэй маа. Энэ оюун санааны тухай сургаал номлолыг би юу ч хэлдэг вэ гэхээр оюун ухааны шинжлэх ухаан гэж би одоо хэлдэг. Энэ шинжлэх ухааныг барууны Европын эрдэмтдүүд гэсэн их судалж үзээд энэ болохоор квантын физиктэй төстэй байна гэсэн шинжлэх ухааны одоо энэ үнэлт үнэлтүүдтэй ч гэсэн одоо таарч нийлж байна. Тэгэхээр энэ бурхан багшийн энэ оюун санааны тухай сургаал, сэтгэл хөдлөлийн талаар сургаалыг бид нар бас юу гэж нэрлэдэг вэ гэхээр налаандын уламжлал гэж хэлдэг. Энэ налаандрын уламжлал болохоор Төв Монголд бол илэрсэн байна. Тэгэхээр бусдыг бидний хийх чадах зүйл болохоор бусдад туслахыг энэ сэтгэл оюун ухааны сургаал номлолт судлыг, суралцъя, түүнийг бусдад түгээе. Ийм ажлыг бол бид нар хийх нь зүйтэй. За энэ сургаал ном маань болохоор хойд нас сансар нирваны одоо амар амгалан олон гих сургаал номлол бус харин энэ нас нь яаж хэрхэн хувь амар амгалантай аж аргалтай хүн болох вэ? Тэр гэр бүл хэрхэн амар амгалантай байх вэ? Улмаар нийгэм, улмаар дэлхий даяараа бид нэр хэрхэн бие биенийгээ хайрлсан, хүндэлсэн дэлхийг бий болгох вэ гэдэг энэ асуулт юм аа. Тэгэхээр идүүгээс одоо энэ лам хургууд маань ялангуяа Монголын одоо лам хургууд маань энэ сэтгэлийн эрдэмтнийг сургасан, сургаал номд суралцж хөгжүүлэх түүнийг одоо дэлгэрүүлэх нь зүйтэй. Зөвхөн залбирал бишээ, залбирлаар болохгүй. Тэгэхээр хэрвээ та бүхэн ламбуанаар энэ номдоо сайн шамдан суралцахгүй бол дэлхийн инх тайвныг залбираач гэх юм бол залбирал буюу шавлын буюу одоо тэр хүрэмд ормоо хийхээс биш үнэхээр одоо энэ мэдлийг гаргаж чадахгүй нэ. Тэгэхээр номдоо сайн одоо суралцаарай. Зөвхөн залбирах биш үйл ажиллагаа хийх хэрэгтэй, боловсрох хэрэгтэй та бүхэн. За Дээрхийн гигантын 14-р далаа багшийн их Монгол орноо айлчилсан албан ёсны айлчил 9 дахь удаагийн айлчил одоо ёсол төгөлдөр Монголын ард түмэнд номын аршааныг хорыг болгосаар одоо бүхэл бүтэн 4 өдөр болсон байна. Ямар тач далаа багшийн энэ удаагийн айлчил бол 4 үндсэн гол зорилгын хүрээнд явагдаж байгаа. За үүн дээр яг хөөр нэгдүгээрт бол нийт лам хооргуудад зориулсан айл дуур сургаал болоод номын хөтөлбөр, хоёрт нь бол нийт сүсгэн одоо Монголын ард иргэдтэй уулзах мөн номын айл дүүрийн үйл ажиллагаа байлаа. Хоёрт нь бол Mind and Life буюу оюун ухаан ба оюун ухаан амьдрал гэсэн одоо энэ институтийн хүрээнд зохион байгуулсан шинжлэх ухаан ба буддийн шин нэртэй энэ одоо шинжлэх ухааны эрдэмтэд лам хооргууд оролцсон энэ хэлцүүлэг эрдэм шинжилгээний хурал байлаа. За дөрөвдүгээр удаагийн дөрөвдүгээр одоо томоохон үйл явдал бол Монголын мянган оюутнууд залуучуудын төлөөлөл болсон оюутнуудыг өнөөдөр энэ их соёлын төвөргөнд хүлээн авч уулзаж айлдаа сургаалаа айлдаж за оюутнуудтайгаа нээлттэй санал бодлоо солилцож за мөн оюутнуудын хүсэж сонирхсан асуулт бүр одоо сайхан дэлгэрэнгүй хариу жим сайхан номын хөтөлбөр боллоо. Тэгэхээр Дээрхийн гигантын 14-р далаа багшийн энэ удаагийн айлчил бол одоо бүхэл бүтэн ийм одоо Монголын ард түмэн зориулсан номын хөтөлбөр байсан. Тэгээд одоо яг номын одоо хөтөлбөр бол одоо албан ёсоор ингээд энэ өдөр хүрээд ингээд өндөрлөж байна. Ийхүү Дээрхийн гигантын 14-р Далай лам их Монгол улсад айлчилж сургаал номон харамгүй айлдлаа. Эзэн богд Чингис хааны өлгийн нутаг их Монгол улсад дахин морилохын өрөөл өргөн номын орон луугаан бутсан юм. Бурхны сургаал бол бусдыг энэрхийн сургаал юм. Бурхны сургаал бол бусдыг гэрэлтүүлэхийн сургаал юм.